Тэр өнөөдөр бол бүх нийтийн одоо амралт. За тэгвэл одоо бурхан багшийн их дүүцэн өдрийн одоо буйны одоо ийм өдөр Монголд тохиож байна. Тэгэхээр энэ монголчууд одоо энэ сайхан буйны өдөр одоо бүгдээрээ амарч альжаалаа тайлахаас гадна энэ өдөр бол бүгдээрээ одоо буйнд одоо шамдах сайхан өдрөө. Бид нарыг бол одоо энэ бурхан багшийн сургаал ном руу үзээсэй. Бурхан багшийн одоо сургаал номыг судлаасаа гэж ингээд тодорхой одоо төрөөс бас энэ олон нийтийн бүгдийн амралт болгосон гэж бол би ойлгодог. За өнөөдөр бол бүх орон хийдүүд өөрсдийнхөө одоо зохион уншлага сүсгтэй олны одоо хурлыг хурахаас гадна тусгай одоо хурл бол бурхан багшийн одоо чог хурлыг одоо хурдаг. За энэ хурл бол олон зууны турш монголчууд энэ бурхан багшийн чог хурлыг бол дүүцэн өдөр болгон хурдаг ийм одоо зан үйл бол Монголд бол өнөөдрийг хүртэл одоо уламжлагдаж ирсэн байж байгаа. Тэгээ энэ бидний өнөөдрийн энэ сайхан бурхан багшийн дүүцэн өдөр бол ерөөсөө эрдэнэ хүмүүний төрлийг олсон хэн боловч биднэрт буян байгаа. Сайн төрөл гэдэг талаасаа бол мэдээж буян байгаа. Гэхдээ биднэрт бас энэ орчлонд замбуулын ертөнцийн одоо амьдрал явж байгаа учраас орчлонгийн одоо гим эргүүг санаж, лай нэмэнг санаж, үлийн үрийг санаж би ямар нэгэн гим хийцсэн байж магадгүй, ямар нэгэн буруу үйл ажиллагаа олон төрөлдөө хийцсэн байж өгдөг. Энэ төрөлдөө хийгээгүй гэж бодож байгаа болж хийсэн байж магадгүй учраас энэ өдөр бол бас нэг бурхан багшийг дурсаад энэ агуу одоо гэгэрэлд өрсөн сайн цагийн одоо дөрөвдөх бурхан бол бурхан багш байж байгаа. Тэгэхээр энэ бурханы алдар нэрийг одоо дурсаад тарин номыг уншаад тэгээд энэ өдөр бас нэг бие болоод хэл яриа сэтгэлийнхээ үүднээс ямар нэг одоо нүгэл хийчихгүй байх юмсан. За өнөөдөр энэ бие хэл сэтгэлийнхээ үүднээс одоо 10 цагаан буйныг одоо хийдэ гэдэг ийм одоо сэтгэлээр энэ өдрийг бол гэр орондоо өөр хүүхдтэйгээ буйны өдөр болгож хүүхдүүдээ одоо өөрсдийнхээ мэддэг сургаал номыг аав ээж нь одоо хэлж өгдөг тий. За бас одоо энэ бурхан багшийн болоод энэ бурханы номыг их сайн мэдгүй хүмүүс л үгүй би энэ номыг нэг бас нэг харчи тий. Энэ хүмүүсийн ярьж байгааг бас нэг сонсоод авчи. Бас энэ нэг нийтийн юм бол дандаа л ач холбогдолтой байдаг учраас энийг гэж бодож явах нь бол зөв баха гэж одоо бодож байна. Эрдэнэ хүмүүний төрлийг олсон хэн боловч гэсэн энэ бурхан багшийн тэнцшгүй үннийг номлосон. Тийм одоо ямар шинжлэх ухаанаар судалсан. Одоо ямар шинжлэх ухааны одоо төвшөнд одоо үний имийг альтцсан номыг бол бас нэг сэтгэлээр өнгөж харах хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг за энэ бол нэг настай одоо сүжигтэй улсуудын асуудал хичээд тэгээ залуучууд өөрсдөө аюу маш их юм мэддэг ухааны зүйл бодож явж байгаад ертөнцийн жамыг бол дагаж явахад хүний амьдрал зөндөө юм тохиолдно. Тэрнээс нь урьдчилан сэргийлээд авраад хамгаалаад адис чандал нь бий болчдөг юмыг үгүйсгэж бол болохгүй. Энэ муухай үгүйсгэлийн хуульч нь бол өөрт чинь л одоо сөрөг үр дагавар одоо авчирна. Тэрнээс бол өрөөл бусдад л бол тэр хамаагүй шүү дээ. Гэхдээ заавалчгүй одоо энд ялгуур гарах хэрэггүй. Хэн боловч гэсэн харин ч одоо энэ залуучууд өөрсдөө тэр төрөнд хэллээ. Юмыг санаачлаад өөрөө шамдаад нэг суралцаад. Яагаад гэвэл хэдэн мянган жилийн турш энэ оюуны хамгийн өндөр одоо төвшний лам хугаргууд яагаад энэ номноос салахгүй байсан гэдэг чи их утга учиртай. Тэрийг ч гэсэн сонирхож одоо үзэх нь чухал байх гэж одоо бодож байна. За нөгөө нэг талаараа бол эцэг хүүд үр хүүхдтэй өөрийнхөө үдсэн туулсан сонсон номоо хэлж өгдөг. Үр хүүхдтэй нэг удаа ч гэсэн миний өнөөдөр энийг тарныг нэг уншиж. Энэ бас нэг удаа уншсан ч 7 удаа уншсан ч тус эрдэмтэй юм байна гэд иймэрхүү одоо амар амгалан сэтгэлийн одоо амар амгалан за биеийн амар амгалан за нөгөө нэг талаар бол гэр бүл нийт улс үндэснээр энэ өдөр бас нэг нүгэл хийчлгүй одоо бүгдээр нэг нүглийг дэвчийдэ гэсэн ийм одоо өдөр шүү. Тэгэхээр хүн болгон хичээх юм бол дор үрэндээ л буйнаа хураагаад одоо сайхан болно.
тэгж ис чадвас бол бас явах тэгэл орчлонгийн явдаг өдөр явдгаараа явна. Байдаг цаг хугацаа явдгаараа явна. Тэгвэл та нийтийн энэ их чухал одоо адис чанартай өдөр буян хийчүүл илүү одоо буян их хураадгийн байх шүү дээ. Бурхан багш гэсэн одоо бидний толдож л байгаа. Болгоож л байгаа. Монголчууд нийтээрээ бол энэ 10 хор нүглийг л дэвчих юм бол амар амгалан ирдэг юм биш үү дээ. Яагаад энэ 10 хар бүхэл муу юм болгоныг 10 төрөл зүйлд болгож хувааж өгсөн ба шүү дээ. Хамгийн томоор нь авч үзвэл энэ 10-ыг одоо хамгийн түрүүнд одоо хийгээрээ хинч гисэн хийчээрэй гэж одоо бурхан альдаад байна шүү дээ. Тэгэхээр бид нар тэрний нэг бүр одоо жилээр яалаа гэхэд нэг 10 жил дотор бүгдийг ингээд одоо хийхээ болоод эхэлсэн хүн бол ер нь тэгэл үнэхээр одоо том өөрчлөлт амьдралд нь бий болно. Хүн болгон амьтан болгон амар амгалан хүсч явдаг юм аа. Аж аргалыг хүсч явдаг юм аа. Гэхдээ биднэрт мунхаг нисонысын сэтгэл байгаа учраас тэр амар амгалан хүсээд байгаа мөртлөө нөгөө хамгийн ач холбогдолтой тэр буйных нь хийх юм а хийхгүй мөртлөө амар амгалан хүсээд л тэр бүтэхгүй шүү дээ. Тэгэхээр бид нар амар амгалан хүсэж байгаа юм бол тэр буйнд нь шамтцгаа. Буян гэдэг юм ин одоо 10 цагаан буянгүүл тэгвэл юу байна гэдгийг бас хараад тэр хоёрыг тавьж байгаад харахгүй юу. За энэ нь бол буян гэдэг юм байна. Энэ нь бол нүгэл гэдэг юм байна гэдгийг харж байгаад энийг нэг ингээд жилдээ ингээд 10 хар нүглийг одоо төвчээд ирэх юм бол гэр бүл дотор амар амгалан ирнэ. Хамт олон дотор амар амгалан ирнэ. Хүний нийгэмд амар амгалан ирнэ. Тэгэхээр энэ ертөнцийн одоо болохгүй юмыг дагаж бид нар давхихаасаа илүү болгож болох өөрөө эрдэнэт хүмүүний төрөл өөрөө хийж болох юмнуудыг бас хийж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол хизээ нэгэн цагт одоо нүглийг одоо мэдсэн мэдээгүй байдлаар хураасаар байтал нэг өдөр бол үхэл мөнхсийн хаалга одоо нэгдэж эхэлнэ. Тэгэхээр энэ бурхан багшийн дүүцэн өдрийг одоо ингээд хэлэх юм бол юу гэж ийм өгтөр. За ер нь бол хүний төрөл гэдэг чинь одоо маш чухал юм шиг. Бурхан багш одоо мэндэлсэн өдөр нь бас байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр хүний төрөл гэдэг чинь их чухал юм байна шүү дээ. Чи төрсөн одоо энэ эх орон төрсөн өдөр хүний төрлийг олсноо бол бас бахархаж буян хийж яваа гэсэн нэг санаа өгч байгаа. За тэгээ бурхан багш л дунд нь ном олж байгаа шүү дээ. Амтны тусад 84 мянган нисоны сэтгэлийг даран зохиодог 84 мянган ном энэ ганжуураас эхлүүлээд ингээд энэ олон номнуудыг ингээд номсон чи юу гэж байгаа юм бэ гэхээр та хүний амьдралдаа дээдийн ном руу заавалчгүй одоо нэг өнгөийг шарж судалд нэг үзээрэй гэдгийг бид нар сануулж байгаа. Дээдийн ном гэдэг бол өх өөр шүү. Яагаад тэр ном дор мөргмөө гэдэг байгаа чинь тэрийг удаад үзээ судлаад ойлгоцсон хүн бол хүний хэлсэн хэлээгөө за энэ ном бол үнэхээр агуу юм байна. Ёстой ном дор мөргөө гэдэг л болдгийм л та. Тэгэхээр энийг нэг үзээрэй гэж хэлж. Тэгвэл хүний амьдрал чинь бас 100 нас гэдэг чинь 100 гаруй нас чинь бол охорхон шүү. Бусад юмтай харьцуулах юм бол. Тийм учраас энэ чинь мөнхсийн хуулиар юм явна шүү. Үхэл мөнхсийг та нар үзэн шүү. Би ч гэсэн одоо ингээд нянган дайлж байгаа чинь бол та бүгдэд л энэ орчлон мөнхсийг үзүүлж байгаа юм шүү дээ гэж одоо айлж. Тэгэхээр хүн болгон за би өнөөдөр ингээд үхгүй юм шиг явж байгаад үхэх бол их хэцүү л дээ. Тэ. Тэгэхээр бид нар бол үхэл мөнхсийг бол санаж явах хэрэгтэй. Үхэл мөнхсийг санаж үхэл мөнхсийг бясалгаад ирэхдээ орчлонгийн энэ асар олон муу сэтгэл бузар улай хүсэл тачаал тэр болгон одоо шунал энэ болгоноос бол татгалзаж эхэлдэг юм а. Орчлон мөнхсийг их сайн бясалгасан хүмүүс их урт наслдаг юм билээ. Орчлон мөнхсийг ойлгож чадаагүй орчлон шунаад байгаа хүмүүсийн нас хүртэл ухар болдог. Тэ. Тэгэхээр энийг бол одоо бүгдээрээ л одоо бодож явуустай. Энэ бол амьдралын хөдөлшгүй үнэн шүү. Тэгэхээр энэ үнний хуулиас сухтаад яах вэ? Тэгэхээр тэр нь баригдах нь бол гарцаагүй. Тэгэхээр бид нар бол үнний зүйлийг одоо өөрсдөө орж мэдээ судлаад ингэж явж. Гэхдээ монголчуудын хувьд бол хэдэн мянган жилийн турш энэ монголчууд буддийн шишинтэй буддийн одоо их экологийн болоо те энэ их ариун ном одоо энд ихшгэлж исэн дуу аваа адис чанлан байж байгаа газар төрсөн хэн боловч тэр хүнд нэг
буйны сэтгэл байгаа. Гэхдээ тэр буйны сэтгэлээ өөрөөсөө сайхан аривжуулаад улам сайхан аривжуулах хэрэгцээтэй. Тэгээд тэр өдөр бол одоо нэг аав ээжтэй хүртэл чин сэтгэлийнхээ үгийг хэлэх хэрэгцээ. Өөрийн өдий зэрэгтэй төрүүлээд өсгөөд өгсөн ийм хүмүүсийнхээ ачийг дурс. Бурхтуудын ач байна. Ном одоо номлж гэгэрэл хүртэл номлсон бурхтуудын ач бас байна. Тийм учраас дандаа нэг тийм сайхан найз нөхдөд амьдралд нь тусалж явсан хүмүүсийнхээ ачийг хүртэл нэг дурсмаар. Хүний ачийг дурсна гэдэг чинь бас буян шүү. Хүнд одоо бие сэтгэл гээд хоёр чухал зүйл байна. Тэгэхдээ бие хэл сэтгэлийн бүх үйлдэл бол бие хэл сэтгэл гэдэг энэ гурваар болоо илэрхийлэгдчихдэг. Тэгэхээр одоо сэтгэл бол бүгдийг одоо гаргаж байгаа, үүсгэж байгаа. Тэр дотор бол бас тэрийг биеийг дагаад явж байгаа хүчин зүйлүүд нь бол бас улсын хоёр нийлсэн шиг бас хүчин төгөлдөр байж байгаа. Гэхдээ сэтгэлд үүссэн юм болгон хэл яриагаа удирддаг юм байна. Сэтгэл одоо биеийг удирддаг юм байна. Тийм учраас бол нэг ёсны юу гэдгийг сэтгэлийн зарц нь бол бие болоод хэл яриа байгаа байхгүй. Тэгэхээр бид нар хамгийн түрүүнд сэтгэл рүүгээ сэтгэлээ одоо их сайн судлах хэрэгцээтэй юм байна. Сэтгэлээ судлаад ирэхээр аяандаа тэгээд бие ариусаад ирж байна. За бие одоо хоол унд эдээ ундаа явдал мөрөөрөө одоо энэ уламжлалт дангаа ухаанд номлосон энэ агаар цаг уртагаа одоо бие аваад явдаг энэ их том онолыг хэрвээ хүн хэрэгжүүлэх юм бол эрүүл оршихуйн үндэс танд байгаа юм байна гэдгийг л одоо хэлье. Нөгөө нэг талаараа бол тэр сэтгэлээ хэдий ч нэ ариусгаж хэдий ч нэ сэтгэлийн амар амгалантай байна. Та урт наслан та жаргалтай байна. Таны ажил үйлс бол цаг үргэлжлээд бүтэж явна гэдэг нь бол одоо шалтгаан өрийн хуулиар бол батлагддаг ийм л зүйлтэй. Орчлонд бол зүүнний үзүүрийн төдий ч амгалан байхгүй шүү тэгээд орхон бол айлцсан. Тэгэхээр орчлонгийн зовлон гэдэг бол орчлонгийн одоо бидний жаргал гэдэг үгтэй байгаа юм чинь бол урвдаг зовлон шүү гэд бас айлтцсан. Гэхдээ та нар эрдэнэ хүмүүний сайхан төрлийг олоод ингээд агуу их одоо эрдэнэ хүний төрлийг олдсон юм чинь наад орчлонгийнхаа зовлон ялан дийлээд гараад ирлэгдэх. Тэгтэл бид нар тэр нөгөө ялан дийлдэг номыг үзээгүй хүмүүс орчлонгийнхаа зовлонтой гутгалдаа тэгээ тэрэндээ сэтгэл санаагаар унаад ингээд амьдралаа үрээд явчихж шээ. Манивити одоо энэ орчлонгийн бус орчлонгоос гэтэлдэг номыг үзсэн хүн бол тэрийг чи ойлгочихдороо бүр тэрийг чи яаж ямар хүнд бэрхшээлийг ямар зовлон яа даван туулах уу гэдгийг зүрх сэтгэлд минь бид нь ингээд номын утгаар байж байгаа учраас тэрийг даван туулах хүчин чадал тэр хүнд байдаг юм байна. Тэгэхээр бид нар бол сэтгэлээ их сайн судалж байгаад энэ орчлон их сайн судлах хэрэгтэй. Орчлонгийн одоо мөн чанарыг сайн судлаад тэгээ тэр орчлонгийн мөн чанар чинь бол өөрөө зовлонгийн мөн чанартай учраас зовлонгоосоо яаж гарах уу гэдэг. Тэгээ бүр тэндээсээ бүр гítэлж одоо бүр бурхны гутгийг яаж олох уу гэдэг. Тэгэхээр энэ бурхан багшийн их сайхан дүүцэн өдөр бол хүн болгоно нэг хизээ нэгэн зот бие бурхны гутгийг олъё гэдэг их ерөөл сайн тайлбараа гэж одоо ерөөё.